Найвцан займцанаа дараагийн бичлэгийн дата барил бид нар тонгоод спешиал хайрцагнуудыг зарлаад явж байгаа. 3 дахь нь буюу одоо 60 центийн үнэтэй бистийн хайрцгийг ер нь 100 зарлаа. Тэр ашигтай ах нөр алдагдах нь үзэж байна. Тэгээд ороод харъя да. Тэгээд тэрнээс өмнө бас танад хэлэх юм байгаа. Урамшуул зарласан байлээ. Энэ урамшуул хэр удаан үргэлжлэх юм мэдэхгүй байна. Энэ бол 4 долларын хайрцаг. Нэггүй удаа онгойлох боломжтой 4 долларын хайрцаг байгаа. Тэгээ бас нэр найзуудаа урих юм бол бас бонус авах юм биш үү байлээ. Одоо мань ингээд 500 долларын бонус авч болох юм шиг үү. Гэхдээ 2400 орч. Яг хөө мань 2400 урьж чадахгүйг мэдэхгүй байна. Та нар дээр бол 3 өрөөл ч юм уу тиймэрхүү юм байгаа. Тэрийг бол та нар өөрөө ороод хараарай за. Хамгийн гол нь энэ хайрцаг нь 4 доллар задлах боломжтой. Гэхдээ заавал хэн нэгнээс чи код авсан байх хэрэгтэй. Манай та нар онгойлох хүсвэл энэ кодыг мань пинкометр биччихье. Энэ кодыг оруулаад та нар 4 доллараар онгойлгонгуудаа хамгийн багтаа 728 доллар. Тэ энэний үн жоохон унтсан байлээ. Өчигдөр харахад бол энэ 8 гаруй долларын үнэтэйс ер нь тэ мөнгөө 2 нугалах нь 100% баталгаатай тийм хайрцаг байлээ шүү. За энийг тэгээд энэ урамшуулсан дуусахаас өмнө задлаарай. Тэгээ код нь шүү. За тэгээд хэдүүлэн бисттэй хайрцаг задлаж үзье. За энэ спешиал хайрцагнууд жоохон мяа байгаа. Hyper beast оноо магадaltaй. Гэсэн мөртлөө оноо магадл нь баг мөртөө ийм хэмтэх юм юу вэ? Гэхдээ эсрэгээр 100 онгойлоход ашигтай байж магадгүй гэж бодож байна. Одоо юу гэдэг хамгийн үнэтэй юм нь хайрцагийнхаа үнээс харьцангуй үнэтэй хайрцагнууд ер нь бол дандаа алдагдaltaй байхгүй юу? Тэгэхээр хамгийн үнэтэй юм нь угаасаа нөгөө нийт өртгөндөө шингэн штэ. Энэ болонгууд хамгийн үнэтэй юм нь ийм баг магадaltaй мөртлөө ийм хэмтхэн үнэтэй байгаа юм чинь. Энэ бол би 100 задлахад ашиг хийчих гэж бодож байна. Бид нар 100 задлахад 60 доллар хэрэгтэй байна. 100 задлаа үзье. Тэгээд амар магта. Харж гинөө. Юу нээр шаачаа 6 үржүүлээ шалаа. Байж байгаа. Буцаага алдаад хашиг байна. 50-ыг задлсан. Бид 30 доллар өрсөн 30. Одоогийн байдлаар ашигтай байгаа юм шиг. За би 100 50-ыг задлсан үгүй мэдэхгүй тань л да. Дунд нэг тоо алдсан байж байгаа. Мэн ингээд та нарт бичлэг задлангаа ингээд доороо хуруугаараа тоолчихдаг ингээд. Тэгээд заримдаа багтаад юм уу эсвэл илүү тоолчихдаг байл байгаа. Мэн одоо яг тоогоо нэгтэлж үзнэ. Дараатай. Яг 100 задлсан байна. За 100 задлчихжээ. Тэгээ эцсийн дүнд алдагдчихсан. Яа, нас гайгүй. 6-ны 1 гэдэг чинь 15 орчим хувь. Уус 20% бонустай сайтн дээр бол гайгүй. Гэхдээ ер нь бол тэ ашигтай байх боломжтой гэж хэлжсэн. Гэхдээ амар бага магадлалаар унсан юм байна. За Joker нь асар хэмтэн байгаа гэж бодож байна. Yes, Joker хэмтэн юм байна. Тэгснээ доороо 3 скин илүү тэгээ магадлал нь багассан юм байна. За хэдүүлээ задлаад үзье. Joker-ын задлах жоох ашиггүй л ах гэж бодох юм. Хятад ашиг ичлээ. Хоёр дахь дээр жоох алдагдaltaй. Гурав дахь дээр ашигтай what the fuck. I'm winning. Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээ subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзэхгүй да. Хамгийн үнэтэйг нь унгаалгүйгээр ашиг ичлээ. 172 долларыг 102 болгочлаа. За би хамгийн үнэтэйг нь унгаач бүр амар шахах юм шүү. Одоо унтчих байгаа юм шүү. Тэгэж. Гэхдээ бараг алдахгүй бах яагаад таам бэ? Унгацаа. За сая би 30-ыг задлсан. 258. What the? Ашиг хийдэг харсан. Одоо бэж. 40-ыг задлаа үзье. За 50-ыг задлаа үзье. За сектор бол алдлаа. Яг алдсан шиг алдлаа. What the fuck? Бид 400 I am farming this case. But give it teacher үнэтэй ским байх юм байна. За энийг зарчээ. Түлээ дахиад харъя та маань. Энэс нэг 50 задлаа харъя та. Дахиад үнэхээр фармлж болох хайрцаг байна уу те? Ийм үнэхээр гоё фармлах боломжтой хайрцаг байвал би танд одоо олж өгөх нь зүг байхгүй. Би тийм л зоригтой энэ бичлэгүүд хийж байгаа шүү дээ. За 50 задлсан. 430. Үе. Би мөнгө хевлээд байгаа юм шиг. Хэмтхэн мөртлөө мөнгө хевлэдэг хайцаг гэж энэ бишгийн нэрийг үеэлээ. Ямар гоё юм бэ? Хойд ингээ 100% баталгаатай. Би одоо 100 задлаад тэ адтай байсан бол юу гэдэг. Адтай байсан бол эхний 20 дээр ашиг аваад гарчиж болно шүү дээ. Би 20-ыг задлагдаг байснаа сая бүр 50-ыг задлаад 50-ыг задлаад бүр амар ашигтай харин дахиад 50-ыг задсан чи стил ашигтай байна гэдэг чинь. Би тийм адтай болоо. Шок. Ориг хоригш. Сэний. Манай бодчихсон бодол буруу байж. Макстай харьцгал ашиг Joker дээр ашигтай байдаг гэж би боддог байсан. Тэр Макс авнагаагаад азтай байвал. Үгүй ч.
Энэ эсвэл сайт математик алдсан бах уу? Бас давгүй авч штэ. Сайт орог математик алдсан юм шүү. Энэхүү бичлэгийг та бүхэнд өргөд болсон Keydrop баярлаа. Keydrop төр үнэгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ашиглаад 70,000 долларын gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд нэрээ бас хэлэх юм байгаа. Тэгээд нөө таны коммент би бүр байнга уншиж байгаа. Бүгдийг уншиж. Та угаас нэг олон коммент чүтж байгаа ш. Тэгээд бүгд нь бол угаасаа нэг бичлэгэн дээр 10 коммент байгаа тэрийг уусаа уншиж байгаа. Тэгээд тэр комментэн дээр зарим хүмүүс шинээр одоо танилцж байгаа хүмүүс байлаа. Скин яагаад татдгүй юм бэ? Тэгээд тоо надаа хоцсон скинээр тоогож чаддгүй юм уу гэсэн асуулт байлаа. Тэгээд одоо тоогож болно. Мань хүсвэл татж болно. Мань одоо баахан юу гэдүүлээ? Баахан M4P татсан байгаа. Энийг бодгоо бичлэг хийгээгүй татсан. Энийг би зөвөр инвестмент хийж байгаа. Одоо энэ Cyrex-наас Factory New Cyrex 5-ыг татсан байна. Тэгээд энэ би Souvenir Beat Monster татсан байна. Тэгээд энэ Lightning Strike татсан, Fade New татсан, Factory New Beat Monster-аас татсан. Ийм их манай инвестмент хийж байгаа. Мань олонгууд юу гэдэг юу лээ? Жишээ юм орчлаа. Мань өнөөдөр 4 цаг үнцээ. Мань нөгөө баахан бүх скилээр барыг тоглоод үзсэн. Тий. Манд нь одоо татах тийм сонирхолтой өвхөн ороод байдаг. Сонирхолтой тийм зорьсон хүссэн ским байхгүй болохоор татдаггүй. Тэгээд яг уу татахгүй байна гэж хүмүүс бас гончноод байж магадгүй ч одоо мань нэг юм доод хийх юм уу гэсэн бодолтой бичлэгэн зориулж байгаа. Манд бүх батлаа доктор карамбитаар батлаа үзсэн болохоор та нарын хүсэж байгаа өнгөөр ч юм уу те эсвэл дан фейдний коллекшн үсгий ч юм уу те тиймэрхүү санал байвал манд луга бичээрэй. Манд тийм зурвал видеонууд хийж байгаа. Тэгээд тийм коллекшн тэгээд тэрэн дээр ч сайхан те яг тэр ийм скин би олж хожмоор байна. Энийг татъя гэдэг. Тийм зурлах учраас за ямар скин хожуулмаар байж чаас те ямар шиг татуулмаар тэрийг бичээрэй за. Яг нэг скин ингээд хайгаад тоглоцоход алдтiin дөө гэх юм дээ. Яг үндэ зүгээр яг л ашигтай байна уугүй юу те. Тэр л хамаатай шүү дээ үндэ. Яг би энийг л унгамаар ингээд улаараа дайрчуд байлцсан алдаад устдаг болохоор тэр бичлэг жоохон алдагдaltaй л болох байх. Сая батал ашиггүй байлаа. 68-аар тоглолцоод 58 явлаа. Айл хойдсон мөртлөө. Сайн уу? Hyper Beast Monjin. Найрцны чанар яг үндэ баталтай танигдаад байна гэж юу? Өчтөө мунаач. Тэгмэрс ингээд 2-2-оор онол байхгүй. Дахиад нэг Hyper Beast авчи. 3 унж. Эцсийн дүндээ ардаа. Энд чинь 240 132-оос давуулаад авчиж. Тэ. Энэ хайрцаг бол ер нь шаадаг хайрцаг. За бай. Тэгээ манай Kick дээр стрим хийж байгаа шүү. Kick дээр орж стрим үзээрэй. Тэгээд бас юу байгаа? Тэр нөгөө ашигтай хайрцаг байгаа. Тэрийг аваарай. Тэгээ бай. Би коммент дээр тест шүү.